байсан компани. Улс орон даяараа соёлын бүтээлцээрээ аяныг сарын хугацаанд зохион байгуулдаг уламжлалтай энэ жил 5 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Өмнөг аймаг соёлын бүтээлцээр аяны нэрт уран бүтээлч Монгол Улсын урлын гавь зүтгэлтэн зураач, уран баримлч Адягийн Довчин даваа агсны нэрэмжит говь арт дүрслэг урлагийн шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнгээр эхлүүлж байна. Довчин даваа нь ажиллах хугацаанд дахин давтагдчихгүй олон бүтээлөд тойрвсон. Карло Марксийн хөрөг, Жингийн цуваа, Галбийн говийн домог, Битүүний шүн, Буурын ноцолдоон зэрэг уран бүтээлд нь олонний танил бүтээл болжээ. Мөн олон алдартай хөшөө дурсгалууд бий. Тэрбээр шилдэг удирдагч байсан төдийгүй залуусын авьяас бэлгийг нээлрүүлэх, сурган өмжүүлэхийг хүлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн багшгүй юм а. Дүрслэг урлагийн үзэсгэлэнд орон нутгийн 32 уран бүтээлч 72 бүтээлээрээ оролцлоо. Үзэсгэлэнг 3 өдрийн турш иргэдэд нээлттэй дийлгэн үзүүлэх юм а. За энэ жилийн илүү онцлог гэвэл урд өмнө нь энэ үзэсгэлэнд оролцож байгаагүй юм. Шинэ өвлөө уламжлагч нар, шинэ уран бүтээлчд маань олноор орж ирсэн байна. Тэгэхээр энэ бол манай бидний энэ зохион байгуулж байгаа үзэсгэлэнгийн маань үр дүн юм а. За цаашид бид бүхэн энэ үзэсгэлэнгээ илүү өргөн хүрээтэй, илүү улсын чанартай, илүү олон улсын чанартай юм том арга хэмжээ болгох ийм бодлогыг орон нутаг барьж ажиллах хэрэгтэй байна гэдгийг өнөөдрийнхээ энэ үзэсгэлэнгээс ирээд харж байна. Сайхан үзэсгэлэнд урьдчилан болоход нь 23 онд болоход нь оролцож чадаагүй. Тэгээд сая бас зорж ирж оролцлоо. Ийм нэг эмэйл гөлмийн хийсэн байгаа. Энэ бас хүннүү хийстэй авдар модо хувин хурдан мөргөдийн сэлбэрээр оролцсон. Тэгээд энэ хурдан мөргөдийн сэлбэрээр цагаан хүрцэн дэвс баяртай байна. Довчин даваа агсны нэрэмжит говь арт тэмцээнд ингээд 2 дахь жилдээ оролцож байна. Өрчнө жил бол цацлын хаалбар гэдэг бүтээлээр орж ирсэн. Энэ жил бол тэгээд 2 жил энэ тэмцээнийг бүр тэсэн ядан хүлээж иж орж байгаа. Энэ бол говь нутгийн уран бүтээлч залуучуудын хувьд, говь нутгийн хүмүүс, уран бүтээлч хүмүүсийн хувьд бол энэ бол асар их хүлээж, хүндэтгэж ингэж оролцдог маш нандин ийм уралдаан байдаг. Тэгээд энэ уралдаан тэмцээнд өнөөдөр оролцоод тэгээд шагнал хүртсэндээ маш их сэтгэл өндөр, маш их бахархалтай байна. Монгол Улсын урлын гавь зүтгэлтэн Довчин даваа агсны нэрэмжит уралдаанд зураач, уран хатгамалч, сэлбэрчин, уран бичлэг зэрэг дүрслэг урлагийн бусад төрлүүдээр оролцож, зураач Эрдэнэ булган Монгол эмэгтэй хөрөг бүтээл, уран хатгамалч цэцэг дэлгэр, Чингис хааны бурханчилсан хөрөг, сэлбэрч ариун болд, хурдан морины сэлбрээр тус шилдэг бүтээлийн эзэд боллоо. Харин нэрэмжит шагналаар уран бүтээлч багш Од баяр, Бямцогт, шүүгчээр Монгол Улсын урлын гавь зүтгэлтэн сэлбэрч Цог баяр, Монголын урчуудын эвлэлийн менежер Түмэн Жаргал нар ажилласан байна. Соёлын сарын хүрээнд үргэлжлэн оны шилдэг шүлэг шалгаруулах ихшиглэн говь наадам, өвлөө уламжлагчдын чуулга, хилцүүлэг, зүүн бүсийн цэнгээд үжигийн авраг шалгаруулах тэмцээн зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.